би юу тавих газар олддгүй. Тэгээ энэ манай энэ хаан ингээд энэ юм ухаалцсан байхгүй юу? Бон ингээд ухаалцсан. Яг тааш төрхөндөө одоохондоо энийгээ таглаад тэр момын тавиар энэ тавьчих гэж бодож байна. Шинээр авсан. Хуцсны шумуулхаа төгсрөх гэж байна. Одоо ажлаа тарч ирээд хам төгсрөх гэсэн л дээ. Димээ чинь зураг ганцаараа төгсрөх гэдэг. Наман дээр нэг хичээж хардаа ганцаараа болохгүй хоёулаа өгсраарай гэж байна. Газараас ингээд сууж байгаа гэх юм бол одоо ингээд хугарах аюултай гэж доор нь юм дэвсгсэн байна. Тэг мэдэхгүй юм байвал яруу заалгаад асуух юм байна. Хэрэг болох юмнууд нь ийм дөрвөн төрлийн зүйл хэрэг болох юм байна. Тэгсэн чинь надад яг үнэндээ байгаа хоёр багч маань болсоо энэ юм. Ахоо. Уулын хадаа шахгүй юмнуудаа хийсэн арай гоё гэрээ зэтгсэн байгаа хаагүй. Одоо та нар нэг том өрөө гартай. Том өрөө брэм шиг. Нэг хартаа. Том өрөө бүр ийм амир. Бүр нэг хувцснуудаа аваалцсан. Тэг өрөөндөөс юмнуудаа бүгдийг гаргаад биш ингээ оолцсон болохоор том өрөө ийм аим шиг юм байна. Манайд алах үйгөө тэгээ би алхны орнд хамгийн том ганжингаа өдөрлээ. Тэгээд одоо ямар тач үзээд болтыг. Би ихтэй барыг чадчих магадгүй. Би ингэ шургуулуудаа ухсарчлаа. Ингээ 6 ширхэг шургуулаа. Одоо тэнд байгаа энэ том хатан ухсрах хэрэгтэй. Энийг их бийг нөхгүй. Тэгээ энийг ухсраад тэгчэл за тэгэл бараг боллоо доо. Яа бүр дууслаа. Миний бүр гарыг хартаа таасаар. Тэнглийн гараараа дандаа ингээд байх хэрүүлсрээд энэ бүр ингээ амар өвдөж байна алга. Одоо би болохоор ингээд үлдсэн юмнуудаа маргааш өглөө ажил гэж бодож байна. Яагаад гэвэл одоо цаг бүр хэд болсон юм бэ? 11 цаг 20 минут.
би штэ тий энэ шургуулгыг 5 өнгөрч угсарч эхэлсэн бохгүй юу. Тэгээд яг дунд нь нэг хоолой хийж идсэн. Тэгээд 5 өнгөрч угсарч эхэлсэн шүү дээ. Ёо бүр амар. Тэгтээ бас амар ядарч миний бүр нуруу бүр амар хүсэж байна. Тэгтээ одоо бүр одоо орч ирээд амар гайхах наа. Өө чи бүр угсарсан юм уу гэ. Энэний дээр юм хувцсны үлгүүр хийх байхгүй юу? Энд дээдлэг нь хан тогтоох ингээд тодоо уулын ирээд ажиллаа тарж ирээд хийн гэсэн боловч цаг орой бол зайл одоо бусад айлууд унтцсан болохоор энэ ханыг ингэж нөө өрөмдөх болохоор зэрэг амар дуучмаар ганаад болохгүй бах. Тэг ямар тааж одоо ингээд ингэсээд өнөөдөртөө ингээ орхилоо. Тэг унтлаа маргааш үлзээ. Бай. Талт нь болохоор ингээ хичээлээ хийн. Энэ талт нь нүрээ будна. Тэгээ шургуулганд яг ингээ хоёр хуваацсан байгаа. Энтлийн шургуулганд хичээлэх юмнуудыг хийсэн. Энтлийн шургуулганд нь мейкап хам будагнуудаа хийсэн байгаа. За тэгээд шургуулгаа маань харцгаая. Цараа. Гээс хасан тасалгаагаа ингээ тавьсан. Тэгээ ийшээгээ уулын яг ингээ гуурт ингээ төрсэн болгоо яахгүй даанч. Ийм байна. Хичээлийн шургуулга болохоор иймэрхүү. Цараа. Энэ болохоор надаг цааснуудаа бүгдэнд би энэ дээр ил тавьчихдаг байсан байхгүй тэ амар хөглөрч харагдаад тахаар нь бүгдийг ингээд тотгошон зэгцлээд хийцэн. Энд ингээд тавьчихсан. Энд ингээд гой зураг авах юм бол амар артлынх нь фон аягүй цэвэрхэн харагдаж байгаа. Өнөөдөр үлгүүрээ тогтоосон. Орон ингээд нэг хуцнуудаа авчиж хийгээд дээр нь болохоор үрчиг ч юм уу ямар нэг өлөгдөө хуцнуудаа дээдлэлт нь өлгөн. Тэгээ хамгийн дээдлэлт нь болохоор би ингээд одоо дулаарсан болохоор зэрэг өвлийн гутал хавар намрын гутлуудаа игээд энэ хайрцагнуудад тэгээд дээр тавьсан байгаа. Хуцаа өлгөхдөө болохоор ингээд өнгөөр нь ялгаж үлгүүл амар цэвэрхэн харагдах юм байлаа. Яагаад гэвэл энд нөлөхгөөр ил ингээд харагдах учраас амар замраа одоо ингээ хаамааг үлгэх юм бол амар замраа харагдана. Тийм учраас нас зэгцтэй харагдуулахын тулд хуцнуудаа ингээд харуул яг харын нэгтэлтэн цагааны нэгтэлтэн гэдэг ингээд ялгаж үлгэхгүйгээр шийдээд одоо тэг хуцаа үлгэцгөөе. За хуцнуудаа үлгэвчлөө. Тэгээд юу юм байна? Хин говц ер нь хаар юм байна. Тэгээд дан ингээд гадуур өмсгөцөд хаар хувцснууд. Тэгээд бүр гадуур өмсдөг цуу арай нөгөө бүр цамцнууд хан гадуур өмсдөг хувцсууд байдаг ш. Цуу гэх мэтчлэн тэр хувцсуудаа тэнд бас нэг өөр өгөхгүй манад. Тэгээд тэр өрөөндөө үлгэвчлөө. Тэгэхгүй болохоор энэ дээр үлгэхгүйгээр зэрэг юу яагаад байна? Хитрхийн ингээд нөгөө доошоо урттаад тэгээд энэ дээр болохоор ерөнхийдөө
пижак гэх мэтчлийн юмнууд айлууллаа. Яг бүр гадуур өмсөх хувцас бол ерөөсөө өлгсөнгүй. Сараба энд ингээд тавьсан. Хичээлийн ширээ угаасаа энд бол угаасаа байсан л та. Тэгээ би бас орныхон толгойг ингээд авсан байхгүй юу. Манай нэг орны толгой юм нэг юм шаргал өнгөтэй. Тэгээд манай ингээд нөгөө бусад одоо энэ нөгөө нэг сүүл чинээр ингээд шуулга авсан эднээс бүгд цагаан өнгөтэй болохоор ингээд гинт орны толгой шаргал өнгөтэй болчихготой амар хавцалтахгүй. Нэг тийм өнгөө алдсан юм шиг харагдаж байгаа орны толгой. Тэгээд орныхон толгойг зүгээр шууд салгаад авсан. Бас орны толгой тэглэж салгаад авснаас хойш баг зэргийн зай гарсан. Орны толгой ч бас иймэрхүү үдий дайны зузаан юм лээ шүү дээ. Гоо сайхны ширээ маань хуучин тэнд гоо сайхны ширээ дүүсэн шүү дээ. Тэгээ нэг гоо сайхны ширээ гэж зараад ерөөсө гоо сайхны ширээ оронд нь зориулж байгаа аваагүй. Зүгээр хичээлийнхэн ширээн дээрээ нэгтэлт нь ингээд жижигхэн тойл тавиад ингээд ашиглахаар болсон. Тэгээ дээрс нь гой зай гарсан. Тэгээ одоо би та нарт гэрээ ингээд 360 градусээр эргүүлээд харуулъя за. За тэгээ өнөөдрийн влог таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Би тэгээ уул нь яг энэ влог болохоор ингээд нэг болгоод янзлыг гэхээр амар урт болох гэхгүй 30 минут болох гэсэн. 30 минут болох гэсэн. Тэгээд нэгэн влогоос 30 минутын цаашаа ингэж дууд. Тэгээ би ингээд part 1, part 2 гэдэг ингээд 2 влог болгож хувааж оруулсан байгаа. Тэгээ эхний влогийг үзээ дараагийн влог хүртэл төвчээртэй хүлээсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ subscribe дараагийн олон влогуудыг маань итгэвчтэй үздэцгээгээрэй. Баяртай.